Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 8,000 га талбайг нөхөн сэргээнэ гэж заасан байдаг. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд нөхөн сэргээлт 2024 арга хэмжээг зохион байгуулж, нөхөн сэргээлт хийгдээгүй газрын тоолгыг явуулж, манай амьгт 2022-2023 онуудад техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн. Тэгвэл энэ онд оюутлогоо компанийн хөрөнгө оруулалтаар Дархуул аймгийн Шарын гол Хонгор сумын нутагт уул уурхайн улмаас эвдэрч орхигдсон 187 га газарт нөхөн сэргээлт хийгдгэр болж ажиллаа эхлүүллээ. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бид нар мод тархаас гадна их дэлхийн хэвлийг оёх буюу энэ эвдэрсэн орхигдсон га талбайг болоод бид нар нөхөн сэргээхийн ажлууд бол хийгдэж явж байгаа. Монгол Улсын засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол нийтдээ 8,000 га талбайг бол нөхөн сэргээх ийм төлөвлөгөө бол оруулсан байдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яам өнгөрсөн 2020-2024 оны энэ хугацаанд бол нийтдээ 12,335 га талбайг бол нөхөн сэргээж давуулан биелүүлээд ажиллаж байгаа. Нийт Монгол Улсын газар нутагтаар 30,000 га талбай бол эвдэгдэж сүйтгэгдсэн гэдэг ийм тооцоо мэдээлэлүүд байдаг. Гэхдээ орхигдсон буюу эзэн холбогдогчдод тогтоогдгоо 8,000 га талбай бол ингээд бүрэн нөхөн сэргээгдэж дууслаа. Үлдсэн 22 орчим мянган га талбай бол эзэн холбогдогч нь тодорхой, аж ахуйн нэгжүүд нь тодорхой, зайлшгүй нөхөн сэргээ гэдэг ийм албан шаардлагыг бол байгаль орчин аялал жуулчлалын яамнаас тухайн уул уурхай чиглэлийн компаниудад өгж байгаа. За дээрэс нь бол тодорхой эзэн холбогдогчийг тогтоож эргүүн гэмт хэрэг үүсгэхээс ахуулаад тодорхой хариуцлагын үйл ажиллагаа бол давхар явагдаж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За яг одоогоос жил хагас өмнө Монгол Улсын ерөнхийлөгч тэрбум одоо үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархуул аймагт ирж яг энэ тэрбум үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцчихсан, төлөвлөлтөд танилцсан. За энэ төлөвлөлтийн үеэр бидний тавьсныг санал бол бидний одоо хүч оролцоо оролцож чадахгүй энэ том зорилт болох энэ нөхөн сэргээх ажлыг 187-гаад хийж өгөөч гэдэг хүсэлтийн аль биесээр тавьсан. За яг тухайн үед одоо энэ хүсэлтийг Монгол Улсын ерөнхийлөгч замун байгаль орчны сайд Бат Эрдэнэ сайд хүлээж авсан. За эдгээр улсууд бол хүлээж авахдаа энийг бид нар бас том үндэсний хэмжээний бодлогод оруулж хэрэгжүүлэх боломжтой гэдэг хариу өгчээсэн. Зөвхөн Дархуул аймгийн энэ хэсэг газар гэлтгүй Монгол Улсын хэмжээний эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг одоо өдөртөн зохион байгуулж өрнүүлж явуулж байгаа, манлайл үзүүлж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх за мөн энэ ажлыг гардаж манай дээр одоо хийх боломжийг олгосон байгаль орчны сайд Бат Эрдэнэ сайдад одоо шин сэтгэлээс дархлааныхаа иргэдийн өмнөөс халахснаа илэрхийлмээр байна. 21 онд батлсан бидний байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийнхөө хүрээнд Дархан хот дахиж алдгаж ухадгүй байх ийм одоо зорилтыг дэвшүүлсэн. 21 оноос хойш Дархуул аймгийн хэмжээнд алт болон ашигт малтмалаар нэмж газар олохгүй байх ийм одоо иргэдийн урлын шийдвэр тогтоол засаг даргын одоо зорилт хэрэгжиж байгаа гэдэг хэлээ. Тэгэхээр цаашдаа бид нар дахиж энэ байгаль орчноо сүйтгэж газар ухаж алт ухадгүй харин эвдэрснээ нөхөн сэргэж илүү мод тарьсан ийм одоо байгаль орчинд ээлтэй хот болохын төлөө аймаг болохын төлөө хүчин чармааж ажиллаж байгаа гэдгээ дуулгая. Оюутлогоо компаниа бас бид талархах ёстой. Оюутлогоо компани зөвхөн Монгол улсад одоо уурхаараас татвар төлөө зогсохгүй нийгмийн хариуцлагын өрөөнд маш олон одоо төрлийн ажлууд хийдэг. Тэрний одоо нэгэн хэсэг нь энэ юм. За дээрэс нь оюутлогын төсөл маань нодлон одоо далд уурхай хийснээс хойш одоо Монгол улсын эдийн засгт үзүүлэх одоо үр ашиг нь бол үлэмж нэмэгдэж байгаа. За жилд одоо бараг 1,8 төгрөгийн одоо олон төрлийн татваруудыг төлж ирж байна. За мөн жил болгон доор хаяж 250 сая долларын дотоодын худалдаа авалт хийх юм байна. За энэ бол худалдаа авалтаас гадна одоо яг олон улсын уул уурхай стандарт гэж юу байдаг вэ гэдгийг одоо энэ өөрсдийн хэлж байгаагаар бол энэ бараг 4-5 мянган дотоодын аж ахуйн нэгжүүдэд сургалт хийдэг. За тэгэхээр яг оюутлогоо компанид одоо бараа нийлүүлж ингэж одоо хамтарч ажиллаж байгаа Монгол үндэсний компаниуд байна. Дэлхийн стандартын одоо ямар ч уул уурхай компаниудад одоо параметрыг нийлүүлж чаддаг болж байна гэсэн үг байна. Одоо энэ оюутлогын гүний уурхай хийснээр дэлхийн эхний 5-д орох ийм том одоо уурхай бий болж байгаа байхгүй тэр. Тэгээд оюутлогын тэр уурхай чинь өөрөө хабын коэффициентээр дэлхийн баг эхний 3-т ордог гэсэн байхаа. Тэгэхээр бол энд суралцж байгаа үндэсний одоо мэргэжилтэн уул уурхай энэ залуучууд маань бол үнэхээр одоо хаанч гологдохгүй дэлхийн хаанч одоо тэр том уурхаануудад ажиллахад бэлэн ийм сайхан залуучууд бий болж байгаа нь бас нэг энэ оюутлогоо компани энэ төслийн бас нэг бодит өгөөж байхгүй юу? Дархуул аймгийн нутагт хариуцлагагүй уул уурхай улмаас эвдэрч орхигдсон Хонгор сумын нутагт орших Их ноёны ам, Бага ноёны ам, Хургадын ам, Шарын гол сумын нутагт орших Цагаан хөтөл орчмын 4 байршилд техникийн нөхөн сэргээлт хийгдэж байна. Оюутлогоо компаниас зарлагдсан нөхөн сэргээлтийн ажлын тендерт Бугант Нандин компани, Дархан Транс компаниуд шалгарч ажиллаж байна. Манайх бол одоо 82 гаагаад нөхөн сэргээлтэд ирсэн байгаа. Тэгээ өнөөдрийн байдлаар биднээс бол нэг 25-6 техниктэй
40 гаруй хүнтэй ээлжийн системд орцол үйл ажиллагаа явуулж. Одоогоор манайхны нэгж ажилд бол 80 төвтэй ажил явагдаж. Яг биднээс бол хүлээлгэж хугацаа бол 5 сарын 10 дахьд хүлээлгэж өгөх гэсэн төлөвлөгөөтэй байгаа компани дотоод. Хугацаа бол яг энэ юунд л хийх ёстой л доо. Гэхдээ биднээс дараагийн ажлыг бодоод 5 сарын 10 гэхэд бол хүлээлгэж өгөх гэсэн төлөвлөгөөтэй. Монгол Улсын ерөнхийлөгчийн тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд оюу толгой компани 100 сая мод тарих амлалт өгсөн. Уг ажлын хүрээнд тус компани Дархуул аймгийн нутагт хийх нөхөн сэргээлтийг 5 сая модонд дүүцүүлэн хөрөнгө оруулж байна. Ингэснээр оюу толгой компани нь 100 сая модноос 30 сая модыг тариад байна. Yep. So in 20 За 21 онд ерөнхийлөгчийн тэрбум мод аян эхлээд тэрний хүрээнд манай байгууллага одоо 100 сая мод тарих амлалтыг өгсөн. Тэгээд амлалтын хүрээнд бид нэр ерөнхийдөө байгууллагын яамтай бол маш ойрхон ажиллах шаардлагатай болсон. Тэгээд бид нар зөвхөн ингээд мод тарихаасаа гадна одоо тэрнээс гадна бид нар юу хийж болохгүй гэсэн юм эрэл хайгуулыг юу нэр бас давхар хийж эхэлсэн. Тэгээд зөвхөн ингээд одоо суулгац хөдөлж аваад тарихгүйгээр өөр юу хийж болохгүй те бид нар яаж байгаль орчинд одоо байгаль орчин ногоожуулах тэр ажлуудыг хийж болох вэ гэсэн одоо эрэл хайгуулыг хийсний үндсэн дээр энэ хамтын ажиллагааг бол эхлүүлж бас хүн сэргээлтийн ажлыг хийж болох юм байна. Хүн сэргээлтийн ажлыг хийгээд тэрийг бас тодорхой хэмжээнд тодорхой тооны модтой дүүцүүлэх юм боломжтой юм байна гэдгийг бол одоо хамтын ажиллагааны хүрээнд тодорхойлоод тэгээд энэ хүн сэргээлтийн ажил маань бол эхэлсэн. За 100 сая мод тарих амлалтын хүрээнд бид нэр ерөөдөө өнөөдрийн хүртэл бол нэг 25-аас 30 сая мод бол тарьсан гэж одоо мод болон одоо дүүцүүлэх хэмжээний ажлыг бол хийсэн гэж харж байгаа. Тэгээд яг суулгацсан арах юм бол нэг 15 сая орчим суулгацыг бол суулгацсан. Тэгээд дээрэс нөгөө нэг дүүцүүлэх бас ажлууд хийж байгаа. Тэгээд одоо жишээ нь нөхөн сэргээлтийн ажил бол ирээдүйд одоо ургах боломжтой бас модны тоог оруулж ингэж нөгөө тооцоолол хийдэг. Жишээ нь одоо энэ ажлыг бол бид нэр 5 сая орчим мод тарьсантай дүүцэх хэмжээний ажил гэж харж байгаа. Тэр нь ямар утгатай вэ гэхээр одоо юу гэдгийг байгаль маань хүн сэргээгдээд энэ байгалийн эргээ хэвийн байдалтай оронгуудаа энэ ч угаасаа мод жамаараа байгалаараа ургаад эхлэн. Тэгэхээр тэр мод нь бол ойролцоогоор 5 сая орчим мод ер нь урт хугацаанд ургана гэж тооцож байгаа. Тэгэхээр өөрөөр тооцоололоор бас нөгөө тийм дүүцүүлэх хөтөлбөр явж байгаа. Тэгээд тэрийг нэрлэлээ харах юм бол нэг 30 сая орчим модыг бол тарьсан гэж хэлж байна. Хонгор шарын гол сумдын эвдэрлэн үүссэн тус газруудад 1995-аас 97 онуудад олборлолт хийгдэж эхэлж байсан ба үдээг хүртэл 30 орчим жил нөхөн сэргээлт хийгдээгүй орхигдсон.